За сайн байцгаана уу? Манай онлайн вебинарт оролцож байгаа та бүхэнд үнэхээр их баярлалаа. За өнөөдрийн хэлтэгч бол би намайг Мөн Зай гэдэг. Би болохоор Mosaic компанид ажилладаг Монгол ажилтан байгаамаа. За үндсэн сэдвүүдээс эхлэхээс өмнө би та нарт чухал хэдэн зүйлийг бол хэлмээр байна. Энэ вебинарыг болохоор зураг бас видео бичлэг хийгдэж дараа нь YouTube суваг дээр тавигдах учраас та бүхнийг микрофоноо унтраасан байхыг хүсэж байна. За хэрэг танд одоо вебинарын үед асуулт хариулж байх юм бол чатан дээр бичээд үлдээж болно. Бид нар тэрийг энэ вебинарын хамгийн төгсгөлд бол хариулна. За өнөөдрийн сэдэв болохоор би та бүхэнд Mosaic компани ерөнхий танилцуулгыг өгнө. Мэдээж Mosabook болон Mosaweb-ийн талаар ярина. Mosabook дотор болохоор дижитал сурах бичгтээ яаж ажиллах уу, мөн дасгалын дэвтэртэй яаж ажиллах уу гэдэг талаар ярина. За дараа нь Mosaweb дээр хэрхэн бүртгэл үүсгэх үү, хэрхэн дэвтэрх үү, Mosaweb дотор яаж багшийн функцүүдийг ашиглах уу, тийм ээ? Анги үүсгэх, гэрийн даалгавар үүсгэх, үнэлгээ өгөх гэх мэтчлэн функцүүдийг ярина. Дараа нь хамгийн сүүлд тусламжийн цэгийн талаар ярина. Жишээлх юм бол хаанаас та Mosabook, Mosaweb-ийн гарын авлагыг олж авах вэ гэдэг ч юм уу. За хамгийн тэгээд төгсгөлд нь мэдээж асуулт хариултыг явагдана. Тэр үед манай Deputy CEO Питер захирал та нарын асуултанд хариулна. За одоо ингээд вебинараа эхлүүлье. За Mosaic компани нь болохоор анх 1990 онд бичгийн хэвлэлийн компани байдлаар ажиллаа эхэлж исэн. Одоогоор бол дэлхийд тэргүүлэгч дижитал боловсролын контент бүтээгч болж чадсан байгаа. Одоо энэ компани бол хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хэвлэлийн газар. За энэ компани болохоор өөрсдийнхөө хийсэн боловсролын контентоо 40 гаруй хэл дээр гаргадаг. Үүн дотор манай монгол хэл бас багтсан байгаа. За Mosaic компани болохоор нийтдээ 50-аас дээш гаруй улсуудтай хамтарч ажилладаг. Тэрэн дотроо 100-аас дээш гаруй түншүүд бас байдаг. Сайхан хэлсэнчлэн 40-с их гаруй хэлээр боловсролын контент өөрөгдөг. Мөн 100-аас их гаруй улсуудаас хэрэглэгчтэй байгаа. За энэ дундаа бол манай монгол улс бас багтсан. За та бүхэн одоо багш нар Mosaweb, Mosabook гэдэг айгүй олон удаа сонссон баг. За энэ хоёр аппликейшн маань нэг том боловсролын цогц систем буюу Mosalearn-ийн нэг бүрэлдэхүүн хэсгүүд байгаа. За энэ Mosalearn дотроо юу байдаг вэ гэхээр Mosabook, Mosaweb, бас Mosalog гэж байгаа. За Mosalog нь болохоор сурагчдад болон сургуулийн бүртгэлийн мэдээллийн систем байгаа. Гэхдээ өнөөдөр бол үүнийг тайлбарлах цаг гарахгүй учраас бид нар зөвхөн багш нар сурагчдад зориулсан Mosaweb, Mosabook-ийн талаар илүү дэлгэрэнгүй ярина. За Mosabook нь болохоор интернет гүйж ажилладаг үзүүлэнгийн програм бөгөөд та энэ цахим сурах бичгээ нээх, дасгалын дэвтрээ үүсгэх, гэрийн даалгавар өгөх зэрэг функцүүдийг хийж болно. За Mosaweb нь болохоор голцоо сурагчдад зориулсан, гэхдээ багш нар ч гэсэн ашиглаж болно. За энийг бол интернеттэй веб хөтөлбөрөөр ажиллах интерактив платформ гэж тодорхойлж байгаа шүү. За түрүү хэлсэнчлэн бид нар өнөөдөр Mosabook дээр яаж дижитал сурах бичгээр ажиллах вэ гэдэг талаар ярина. За одоо та энэ дэлгэцээр харж ивэл энэ зүүн хэсэгт биологи 8 дугаар ангийн Монголын сурах бичиг байгаа. За энэ бол Mosaic компани Монгол сурах бичгүүдийг дижитал болгон хувиргаад энэ хуудсан дотор жишээлх юм бол дижитал линкүүдийг ингэж хавсгаж өгсөн байгаа. За энэ бол манай Mosaic-аас цаанаас гаргадаг медиа сангийн нэг төрлүүд байгаа. За ингэж өгж байгаа тохиолдолд нь болохоор суралцах үйл явцыг илүү сонирхолтой, илүү үр дүнтэй, интерактив болох зорилготой байгаад голно шүү. За одоо жишээлбэл энэ 24 дугаар хуудасны 3D үзэгдлийг хэдүүлээ сонирхож үзье. За манай энэ 3D үзэгдэл болохоор Антон, гурамлис, мөн тэдгээрийн эрхтөрөнцүүдийн талаар тайлбарласан 3D үзэгдлүүд байна. За та одоо энэ харж ивэл энэ сэдвээр өөр 3D үзэгдлүүд ингэж байгаа. За жишээ нь ургамлын хэсгэд та ургамлаас ингэж хамгийн дээд түвшнээс доод түвшин рүү очиж явж байгааг бол харж байна. За 3D үзэгдлүүд дотроо та
ингээд хуруугаа хөдөлгөөд маусаа хөдөлгөөд дотор нь ингээд янз бүрээр интерактив байдлаар та бүх зурагчдаа харуулж болно. За дараа нь хэдүүлээ амтны хэсэг үзье тийм ээ. За энэ чинь бол морины зураг байна. Энэ дотроо ингэж улам нарийсвч ороод амтны хэсэг рүү орж байгааг та нар харж болно. За би өөр нэг функцүүдийг бас тайлбарлаж өгмөр байна. За хэрвээ та энэ А үсэгтэй цэгэн дээр дарах юм бол одоо ингээд харуул амтны хэсэг доторх бүрэлдэхүүн хэсгүүдийг харж болж байна. За энэ митохондрийн хажууд нэг юм одтой хэсэг байна. Энэн дээр дарлаа. За митохондри гэж юу вэ гэдэг тайлбар тодорхойлтыг та ингэж харж болж байна. За энийгээ би буцаагаад унтраа гэвэл А үсгэн дээрээ дарлаа. Буцаад унтарч байгаа. За гэх мэтчлэн 3D үзэгдлүүд нь дотроо янз бүрийн үзэгдлүүдтэй дотроо мөн бас бичлэг бас байгаа. За энэ бүхнийг сурагчдаа хичээл орж явах замдаа харуулах боломжтой болж ирж байгаа. За дараагийн сэдв рүүгээ оръё. За тэгэхээр би та нарт Mozabook дээр яаж дижитал сурах бичгийг онгойлгох вэ гэдэг талаар харуулмаар байна. Тэгэхдээ за та одоо энэ хуудсыг хэрэг Mozabook дээр зөндөө ажиллаж үзчихсэн бол энэ хуудсыг бол аль хэдийн мэдэх байх. За одоо энэ чи юу харагдаж байна вэ гэхээр энэ ч та энэ номын жагсаалтуудыг харж болж байна. Энэ ч та дөнгөж онгойлгосон номынхоо зурнуудыг ингээ хараа явж болж байна. Энийг бол ухаалаг жагсаалт гэдэг. За энэ ч дарах юм бол та ангаар сэтгүүлсэн номын жагсаалтыг харж байна. Энэ ч дарвал та ангаар уучлаарай. Энэ сэдвээр ангилсан номын жагсаалтуудыг харж байна. За хэрвээ та шинээр номоо хаяа гэж авч үзэх юм бол энэ ч та нийтлэл рүү ороод номынхаа нэрийг бичлээ. Энэ товчлуудыг ороод татаж авна шүү. За надад бол би аль хэдийн онгойлгох номоо бэлдсэн учраас тэг шаардлага байхгүй. Тэгээд нийтлэг нээх гээд орж үзлээ. За одоо энэ бол манай биологи 8 дугаар ангийн сурах бичгийн жишээ байна. The Mosaic-с дижитал агуулгуудыг нэмж өгсөн байгаа. Баруун зүүн талд. За тэгээд энэ дижитал сурагч агуулгуудыг хаана тайлбарсан бэ гэхээр мэдээж ойлгомжтой тодорхойлох холбогдох сэдвийн хажууд нь яг 3D үзэгдэл бичлэг дижитал хичээлийн бол тавьж өгсөн байгаа. За хэдүүлээ энэ дотроос орж сонирхох тийм ээ. За энэ бол дижитал хичээл байна. Ургамал амтны хэсэг харьцуулсан. Тэгээд гол сэдв нь болохоор энэ байсан. Ургамал амтны хэсгүүдийн талаар нэг даалгавар байна. За энэ ингээ холбоод өгсөн байна. За энэ дижитал хичээл минь болохоор ерөнхийдөө сургалтын төлөвлөгөө болж өгдөг багш нарт. Хэрвээ та энэ дижитал хичээлийг шууд ашиглаа явж болно. Үгүй бол энэ үнэтэй адилхан өөрөө дижитал хичээлээ бэлдээ явж болно. За энэ дотроо та дарах юм бол ийшээ сэдв рүү орж ийн, ийшээ сэдв рүү орж ийн гэдэг ч юм уу тийм ээ. За энэ дижитал хичээл дотор нөгөө л нэг 3D үзэгдлүүд чинь энэ дотроо багтсан байгаа. Энд чинь аюу гой олон төрлийн дасгалууд орсон байна. Гэт энэ бүх зүйл сурагчдад хичээлийн үйл явцад нь илүү үр дүнтэй сонирхолтой болгож өгнө. За энийгээ түр хаачгая. За энэ чинь түрүүний үзсэн 3D маань энэ дотор байна. Хэдүүлээ үзсэн болохоор одоо энийг үзэх шаардлагагүй. За энэ бол бичлэгийн айкон байна. In this experiment, we will study the cell nucleus of an epidermal cell in a Tradescantia leaf. We need a thin. Энэ бичлэг бол англи хэл дээр ч гэсэн та монгол хадмалтай учраас сурагчтай үзүүлэхэд аягүй сонирхолтой байх болно. За энэ дижитал сурагчийг одоо та интерактив самбар дээр шууд гаргаад хүүхдүүдтэй шууд үзүүлэх явчих болно тийм ээ. За интерактив самбар дээр хитрхи ингээд харахад маш хэцүү байвал та энэ текстэн дээр шууд дараад том болчих болно. Энэ зурган дээрээ дараад шууд том болчих болно. За та энэ номон дотор өөрийн гэсэн өөрчлөлтөө бас хийж болно тийм ээ. За тэхийн тулд энэ баруун хэсэгт харандаа нөө тодруулагчуд зөндөө байгаа. За би тодруулагчаар дарлаа, өнгөө сонголоо. За би энэ өгүүлбэрийг тодруулмаар байна гэвэл ингээд томруулчих чаа. За би нэг өгүүлбэр
доогоор нь зургийг гэж үзвэл ингээд зурчиж байгаа. За би харандагаар энийг арилгаад явчих болж байгаа тийм ээ. Энд чинь өнгөө сонгоод ингээд дахиад зурчиж байгаа. Гэх мэтчлэн. За би энэ одоо өөрчлөлтийг оруулмаар байна. Гэх юм бол та энэ дээр байгаа хадгалах ба оруулах хадаас руу ороод дахин оруулахыг сонгох юм бол энэ таны хийсэн өөрчлөлт чинь энэ чинь ороод ирчихэж байгаа. Окей. За одоо би ингээд биологи 8 дугаар ангийн сурах бичгийг нээсэн байгаа. Би одоо буцаад та нарт презентацийн руу яаж орох уу гэдгийг харуулъя тийм ээ. Миний презентацийн бол бас л нэг адилхан дасгалын ном байгаа. Тэгэхэд та 3 төрлийн газраас орж болно. Нэгдүгээрт иш орлоо, файл, дифтрүүд. За үгүй бол хамгийн доор дахиад нэг өөр гараа байгаа. Иш орлоо, дифтрүүд энэ ч дээр гараад ирчихнэ. За би хамгийн сүүлд онгойлгосон болохоор миний дифтер бол энэ ч байна. Энд ч дарж орлоо. Тэгээ би одоо хамгийн сүүлд орхисон слайд руу ороод ирж байгаа. За хэдүүлээ сая мозаикаас олгодог маш олон медиа цагийн төрлүүдийг дижитал номноос олгож харлаа тийм ээ. За тэгээ захин бичлэг, захин хичээл, бичлэг, 3D үзэгдлүүд, дижитал хичээлүүд бол маш олон ондоо. Би одоо та нарт хэрэгсэл тоглоомыг бас танилцуулах чинь. За энэ маань болохоор янз бүрийн хичээлээр хийсэн, янз бүрийн төрлийн тоглоомод байгаа. Энэ нь болохоор сурагчдын логик сэтгэлгээ хөгжүүлэх, мэдлэгээ баттгах, гүнзгийрүүлэхэд маш тустай хэрэгслүүд байгаа шүү. За тэгээд та бүхэн танилцуулгаад би 2 төрлийн хэрэгслийг танилцуулна өнөөдөр. За эхнийг нь болохоор энэ фит хичээлтэй холбоотой цахилгааны самар байгаа. Иш орж үзье. За одоо ингээд урд өмнө физикийн багш нар за цахилгаан хэлхийг тайлбарлахдаа тийм ээ анги дотор ороод хүүхэд болгоно ингээд цахилгааны хэлхийг угсарч өгдөг байсан. Тэр бол голцоо тэ доорож 30 минут ч юм уу цаг хугацаа авдаг байсан баг. За одоо хэрвээ та интерактив самбар дээр шууд энэ хэрэгслийг ингээд онгойлгоод за нэг дурын сонирхсан цахилгаан хэлхийг сонголоо. За энэ дотороо та сурагчтай ямар бүрэлдэхүүнсүүд байгааг танилцуулаад явчихна. За энэ метр дээр хэдэн вольт харагдаж байгаа тэрийг хэлээд явчихна. За мөн та энэ доторх бүрэлдэхүүнсүүдийг сонгож болно. За би батарейг сонголоо гэж үзье. Энэ чи 3.6 вольтын хэмжээтэй байна. Би энийг хэсэгвэл энэ байгаа бүрэлдэхүүнсүүдийн тоо хэмжээ бас өөрчлөгдөж байгаа. За энийг бол басвал дахиад бас өөрчлөгдөнө. За тэгэхээр яг ингэж өөрчлөгдөөд явах тусам хүүхдүүд өөрсдөө яг өөрсдийнүүдээр тооны метрүүдийг бол айгүй хурдан хараа явчих болохоор энэ бол хичээлд ашиглах маш сонирхолтой медиа сангийн төрөл байгаа. За би энэ тоглоомоос та нарт яаж дасгал үүсгэхийг харуулъя. За энэ бол 4 дахь товч энүүн дээр дарлаа. Асуултын ууз руу орлоо. Тэгээд надад цаанаас ийм дасгал гараад ирж байгаа байхгүй юу? Амбер метр нь ямар утгыг зааж байна вэ? Тэгээ хаана хариулах ёстой вэ гэхлээр энэ чи асуултын тэмдэгтээ энэ чи би зөв хариултаа сонгоод өөрийгөө шалгаж байна. За би буруу хариулсан байна. За одоо дараагийн хэрэгслүүг оръё. За дараагийн хэрэгс маань болохоор математикийн хичээлтэй холбоотой хүүхдийн гүйлгэн ухааныг аягүй сайжруулах, бага ангийн хүүхдүүдэд зориулсан аягүй сонирхолтой өнгөтэй өнгөлөг тийм тоглоом байгаа. За одоо ингэж орлоо. Тань ингээ хит хитэн сонголтууд байна. За би одоо эхний сонголтыг сонгоё. Ийшээ ороод би худалдан авах хийх тоглоомыг сонголоо гэж үтэй. За энэ ч юм 70 төгрөг, 50 төгрөг, 800 төгрөг тийм ээ. Энд чинь би төгрөг тавьж болно. За энэ үнэтэй 830 уу. Би буруу бодож игэл уучлаарай. За 720 би буруу бодсон байна. Гэх мэтчлэн дан хүүхдүүдээ энийг үзүүлээд сурагчтай илүү хичээлийн үйл явц сонирхолтой болгож өгч болно. За үүний дараа би та нарт яаж дасгалын дэвтрийг нээж, яаж өөрийнхөө презентацийг бэлдэх үү гэдгийг бол та нарт харуулмаар байна. За мөн тэгтээ яг адилхан файл, шин дэвтэр, үгүй бол дахиад шин дэвтэр эндээс. Агуул 3 дахь хараа нь энэ ч нэ шин дэвтэр. За ийш орж үзье.
За шинэ дэвтэрт бол танд янз бүрийн загварууд байгаа. Зүгээр цав цагаан цаасан дээр байж болно, ийм өнгөтэй дүрстэй байж болно тийм ээ. Ингээд та гэртээ өөрийнхөө сонирхсан стил, дизайныг сонгоод өөрөө презентацийн бэлдэж болно. За одоо би жишээлх юм бол биологийн багш байлаа гэж үгүй өөрийгөө. За би биологийн хичээл оймын ангийн талаар өнөөдөр яриа гэж үзье тийм ээ. За энэ бол 8 дугаар ангийн хичээл. За би энийг гоё томруулъя гэвэл доошоо орлоо. 35 жишээлх юм бол. За би энийг өөр улаан өнгөтэй олгоё гэвэл ингээд тавьчихна. За. Одоо мэдээж ингээд оймын ангитай холбоотой янз бүрийн текстийг интернетээс болоод ингээд copy paste-ийг тавьчих боломжтой. Гэхдээ Mozabook дээр presentation build-ийн гол онц нь болохоор та media сангийн төрлүүдийг ашиглаад өөрийнхөө дасгалын дэвтрийг аягүй сонирхолтой болох боломжтой. За тийхийн тулд та энэ пиццаны хайсыг хаах хэрэгтэй. Энэ бол манай media сан байгаа. Аггүй бол баруун тал харагдаж байгаа media санг ашиглаж болно. За ийш оръё. За би оймын холбогдолтой 3D үзэгдлийг хайж үзье тийм ээ. За эхний сонголт, дараагийн сонголт ингээд ойролцоо холбогдолтой сэдвүүд маань энэ чи өөрөө гараад ирчихэж байгаа автоматар. Тэр нь бол маш хэрэгцээтэй. За би энийгээ буцаад дасгалын дэвтэр рүү яаж оруулах вэ гэхээр эндээс жижиг айконоо сонгож болно. Том айконоо сонгож болно. Зургаар оруулж болно. За би том айконыг сонгоод энэ рүүгээ чирээ тавьчих. Зургаар оруулах бол ингээд тавьчих. За би 3D дээр бас нэг онцолж ярмаар байгаа юм нь гэхээр юу вэ гэхээр 3D-гээсээ би өөрөө тэнд байгаа агуулгуудаас би сурагчтай асуулт зохиогоод өгчих боломжтой. За тэхийн тулд 3D рүү орлоо. Энэ дотор 3D үзэгдлүүдийн сэдвүүд нь янз бүрээрээ байгаа. За тэгээ хаанаас асуулт зохиогоо та мэдээж өөрөө сонгоно. Тэгээд үсгэн дээрээ тавилаа. Хажууд нь ингээд шошгонууд байгаа. Би шошгонуудтай холбоотой дасгалыг хий гэж бодъё тийм ээ. Ийш орлоо. Дасгал үүсгэх төрлүүд нь энэ ч байна. За би eerээ шошгох дасгалыг сонголоо. Үүсгэлээ. Энд чи шинээр цонх гараад ирж байгаа. За би дахиад өөр нэмэлтээр асуултууд тавья тийм ээ. Хөвдрөө орлоо. Дахиад нэг жоохон явж үзээтэй гэдэг ч юм уу. За энэ бол айгүй гоё сонирхолтой хуудас байна. Хослуулах дасгал байж болно гэдэг ч юм уу. За энэ дасгалаа одоо сурагчтай яаж хүргэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За энийг яг адилхан энэ дэлгэцэн дээрээ буцааж байрлуулж тавихын тулд ийш орлоо. Дахиад зураг байдлаар оруулж болно, том айконоор оруулж болно, жижиг айконоор оруулж болно. За би том айконоор дахиад оруулаад тавилаа. За энэ чинь мэдээж тийм ээ. Энэ дасгалыг хийгээрэй. Гэт заавар өгч. За мэдээж яг хажууд өмнө ярьсанчлан дижитал хичээл дээр байсанчлан бичлэгүүдийн юмнууд энд байна. Оймтой холбоотой бичлэг энд байна. Энийг зураг хэлбэрээр оруулчлаа. Оймтой холбоотой зургууд энд байна. Ингээд оруулчихлаа. Гэх мэтчлэн дасгалын дэвтрээ айгүй сонирхолтой болгож болно. За биологитой холбоотой тийм ээ дасгал хэрэгсэл юу байна гэдээ хайж үзье тийм ээ. За энэ товчлуур дээр дарах юм бол биологийн хичээлийг сонгож болно. Энэ дотор биологийн холбогдолтой дасгалууд бол энд байна. Хэрэгслүүд бол энд байна. За би амьд байгалыг сонголоо. Энэ дотроос би оймоо хайж үзье тийм ээ. За энэ надад таалагдж байна. За би нэг одоо өөрөөр яаж харах вэ гэхээр энэ товчлуур дээр дараад явчихна. За надад энэ хуудас таалагдж байна гэвэл энэ чинь татаад буулгаад авчих боломжтой. За гих мэтчлээ. За бас нэг өөр айгүй сонирхолтой юм маань хэрэгсэл дотор буюу энэ алхны айконоос өөрийн гэсэн дасгалаа зохиох боломжтой. За энийг бол манай дасгаллагч гэдэг. За би энийг онгойлгож үзье.
За энэ асуулууд цаанаасаа тань ингэж нэг удаагийн хит ингэж янз бүрийн асуултын төрлүүдийг бол өгдөг. За би нэг удаагийн хамгийн амархан жишээг нь авч үзье. За би энэ зураг оруулмаар байна тийм ээ. Энэ зураг нь маань яг хажуудаа гараад ирчихэж байгаа. Айн гэдэг юмаа сонголоо. Энийг тавилаа. Асуу зөв хариултын тоогоо өчч доор нь цаана өчч болно. За би 3 зөв хариулттай байлаа гэж бодоход энэ нь ногоон замаг. Энэ нь хөвд. Энэ нь айн. За асуулт маань зурагт юу үзүүлсэн бэ гэдэг ч юм уу. За зөв хариултаа сонгоно. Аймгийг сонгочлоо. Тэгээд та энд дасглаа, буцаад дасгалын дэвтэр рүү оруулахдаа яг өмнөхтэй адилхан оруулж болно. За ингээд та бүхэн хоёр төрлийн аргаар яаж дасгалыг үүсгэх вэ гэдгийг харлаа тийм ээ. За дараа нь ингээд голцоо их хүмүүс ингээд тулгардаг асуудлууд байдаг. Би энэ дасгалын дэвтрээ одоо Moza Book дээр хийдсэн байхад миний Moza Web дээр орж чадахгүй байна гэдэг. Тэхийн тулд та хамгийн эхлээд энэ дэвтрээ хадгалах ёстой. Хадгалахдаа мэдээж дэвтрийнхаа нэрийг өгөх ёстой. Дэвтэр аймаг гэдэг ч юм уу тийм ээ. Энд та зураг сонгочих болно. За энэ зураг надад таалагдж байна. Хилээ сонгочих болно. Ангиа сонгож болно, сэдвээ сонгож болно гэх юм уу. За энэ бол надад тийм чухал биш байна. За би одоо энийг Moza Book дээр хадгалчлаа. За Moza Web руугээ байршуулахдаа та баруун тал руугаа дахиж орлоо. Хуваалцах. Дараа нь Moza Web-д байршуулах. За та шууд Moza Book дотроосоо өөрийнхөө хувийн цуглуулга руу нэмж болно. Эсвэл бусадтай хуваалцж болно. За энэ жишээлх юм бол би тийм ээ бусаа өөр багштай хуваалцъя гэж бодъё. Аггүй бол энэ та өөрийнхөө зааж байгаа анги руугаа оруулах боломжтой. Жишээлбэл надад 7-гийн А анги байна гэж бодъё. За ингээд оруулчлаа. Бас би өөрийнхөө цуглуулгад нэмээ гэвэл цуглуулгад нэмэх. Дарлаа, нэмлээ. Тэгээд байршуулчих. Окей. За. За нараачийн сэдвүүгээ оръё. За одоо манай presentation 2 дахь хэсэг буюу Moza Web. За интернеттэй үеж ашиглаж болох веб дээр ажиллах тийм интерактив платформ. Багш сурагчдын хэрэгцээнд тулгуурсан. За яг багшийн гол эрх нь болохоор анги үүсгэх, дүлэг үүсгэх, сурагчдын нэмэх, гэрийн даалгавар өгөх, үнэлгээ өгөх зэрэг функцүүд байгаа. За өнөөдөр болохоор би Moza Web дээр шинээр орж ирсэн функцүүдийг товчхон ярина. Нэмээд бас AI-гаар яаж дасгал үүсгэх талаар би өнөөдөр бас танилцуулна. За тэрнээс эхлэхээс өмнө хэдүүлээ Moza Web дотор руу оръё. Тэрийг Chrome-оос ороод харчиж болно. За одоо ингээд та Moza Web руу орчингууд англиар гарч ирж магадгүй. За тэрийг та энүүн дээр дарлаа. Монгол хэл рүү шилжүүллээ. За тэгээ монгол болчихоо. За бүртгэл үүсгээгүй хүмүүс байх юм бол яаж бүртгэл үүсгэх вэ гэхээр нэвтрэх рүү орлоо. Бүртгэл үүсгэхээр дарлаа. Энд та улсаа сонгож болно. Би болохоор Унгар улсаас холбогдож байгаа болохоор Унгарыг сонгоно. Та Монголоо сонгогдож ивэл Монголыг хаагаад MN гэдээ хаагаад сонгож болно. За би одоо Унгарыг сонголоо. Миний бүтэн нэр Го Маралбат. За имэйл хаяг. За би код авчихлаа. Хай болчихлоо. Зөв код оруулсан бол одоо ингээд та нууц үгээ хийгээд явчих боломжтой. За би нууц үгээ хий. Доор 8 тэмдэг байх хэвээр. Энд чи би дахиад нууц үгээ дахиад бичих хэвээр. Тэгээд цааш. За би Монгол улсыг сонгоцсон байна тийм ээ. Хот Улаанбаатар, Сум, Сүхбаатар, Дүрэг, Сэлбэник, Байгууллага. Монгол улсын их сургууль байж болж байна. Дахиад цаашаа. За одоо энэ чинь би 16-наас хүрсэн гээд 16-наас хүрээгүйгээ сонголтоо. Би 16-наас хүрсийг сонгох ёстой.
Тэгээд би нууцын мэдээлэл лекцээрэлтэй эзэнзэн гэрээг уншсан. Энийг та сонгоход л болно. Тэгээд одоо та бүртгэлээ үүсгэж байгаа. За тэгээ энэ Moza Web дээр үүсгэсэн бүртгэлээ та Moza Book дээр бас давхар ашиглах боломжтой. Яг энэ орсон хаягаараа ороод явчих боломжтой шүү Moza Book дээр. За би өөр нэг юм руу оруулж харуулмаар байна. Нэрэн дээрээ дарлаа та өөрийнхөө зургийг сонгож болно. Их мэдчлэн аватараа сонгож болно. За энэ чинь хэрэглэгчдийн бүлэг гэж байгаа. Та энэ юун дээр дарах юм бол үүнтэй холбоотой мэдээллийг уншиж болж байна. За энийг их хүмүүс би багш байж ээж сурагч болчихлоо гэдэг. За энийг бол бид нэр өөрийнхөө сургуулийн менежертэй холбогдоод админ эрхтэн хүмүүстэй холбогдоод энийг сурагчаас багшийн эрх рүү шилжээрэй гэж би танаас зөвлөмөр байна. За одоо Moza Web-ийн талаар ярих хэдүүлээ. За энэ бол дүнгиж нээсэн аккаунтын Moza Web-ийн хэрэгсэл тийм ээ. За би өнөөдөр та нарт бэлдсэн. Окей. За би өнөөдөр та нарт бэлдсэн юм бол өөр аккаунтаас харуулна. Гэхдээ тэгэхээс өмнө би та нарт Moza Book-ийг яаж татах вэ гэдгийг бол харуулмаар байна. Тэгэхэд бол бүтээгдэхүүн хэсэг рүү орлоо. Боловсролын систем, Moza Book. Доош орлоо. Татаж авахыг сонголоо. Тэгээд дараагийн ууз руу орно. Тэнгүүтээ та бүрийн хэмжээний суулгах уу, багасгсан хэмжээний суулгах уу гэдгийг сонгоно. За би бол бүрийн хэмжээний суулгахчийг бол та нарт санал болгож байна. Ягаад гэхээр доторх програм агуулгууд нь бүгдээрээ дотор нь байгаа. За 64 бит, 32 битийн хувилбар өөрөөсөө чинь компьютероос хамааралтай. Одоо ер нь бол 64 байх нь бол зүгээр. За тэгээд татаад авчихна. Татаж аваад та тэрийг компьютер дээр онгоолгоо Moza Book дээр ажиллаа явуучих боломжтой шүү. За би болохоор одоо өөрийн хувийн Moza Book-ээс та нарт харуулмаар байна. Яг адилхан доторх функцүүд нь яг адилхан. За түрүүний хэдүүлээ яриад байсан медиа сангийн төрлүүдийг бол энэ чинээс хараа явчихна тийм ээ. Видео, хэрэгсэл, захин хичээлээр ондоо, хэрэгслэнээс хичээлээр ондоо, медиа сан дотроо энэ юмнууд орж ийн. Ийшээ ороод харж болно. За ингээд та гоё жагсаалтуудаар хараа явчих боломжтой. Та энэ бүгдийг гэртээ тухтаа сууж байгаад үзээрэй гэж би танд зөвлөмөр байна. За багшийн хувьд бол хамгийн их ашиглагддаг функцүүд бол миний цүнх дотор байгаа. Ийш ор зүдээ хэдүүлээ. Дотор нь миний ширээ байгаа. Ширээч нь бол энэ. За хэдүүлээ миний номрууд гэдэг хэсэг рүү оръё тийм ээ. Хэдүүлээ сая биологи 8-ыг үзээд явж ирсэн. Тэгэхэд энэ ном маань хамгийн дээр гарч иж байна. Яагаад гэвэл сая дөнгөж онгойлгосон болохоор. За энэ ч та Монгол номыг яаж хайх вэ гэдэг бидэнд харуулмаар байна. Жишээлх юм бол хэвлэгч компаниудаа Монголын хэвлэгч компани Mongolia OE гэдгийг сонголоо. Сэдээ сонгож болно. Ангиа сонгож болно. Тэгээд шүүлтүүрээр хайчна. Тэнгүүд яамнаас өгсөн сурагчдын бүх чагсалтууд ингээ гараад ирчихэж байгаа. За одоо энэ чинь жишээлх юм бол би MN гэдээ хайвал ерөнхийдөө адилхан хайлтын бүтцтэй юм гарч ирнэ. Яг адилхан Монгол номнууд гараад ирнэ. MN гэдээ хайж байгаа нь яв юу вэ гэхээр манай Монголын код байгаа шүү. За тийм. За хэдүүлээ түрүүн дасгалын дэвтэр хийгээд Moza Web дээр байршуулсан санаж байгаа тийм ээ. Түрүүн би дасгалын дэвтэр OMI гэд ингээд хадгалсан. Дэвтэр OMI гэдэг. Таны хадгалсан Moza Book дээр хадгалсан дэвтрээ та одоо энэ чэнээс хараа явчихна. Moza Web дотор та бусад багш нараас авсан тантай хуваалцсан дасгалын дэвтрүүдийг та бас үзэж болно энэ чэнээс. За Moza Web дотроо та өөрийнхөө шинээр дасгалын дэвтрийг нээх боломжтой. Тэгэх юм бол яг л адилхан бас адилхан функцүүд гараад ирчихэж байгаа. Гэх мэтчлэн. За гэрийн даалгавар руу орж үзье хэдүүлээ тийм ээ. Та бол багш болохоор сурагчтай гэрийн даалгаврыг өгнө, шинээр хийж өгнө гэх мэт. Би бол өмнө нь ингээд тест хийж байхдаа хэд хэдэн гэрийн даалгавруудыг хийхдээ нэг хэдэн дасгалууд хийсэн. За би шинээр гэрийн даалгаврыг яаж өгөх вэ гэхлээр
шин гэдэг товчлуур дээр харангууд ийм зонх гарч ирнэ. Янз бүрийн гэрийн даалгавар өгөх боломжтой. Эсэ байдлаар, эсвэл дасгал байдлаар, мозовын дасгалын дэвтэр сонгож болно гэх мэтчлэн. Аггүй л эсвэл цуглуулгаас сонгож болно. За дасгал хийх сонгоё хэдүүлээ. Тэнгүүд таны өмнө хэдүүлээ хийсэн дасгалууд чинь эндээс гараад ирж байгаа. За одоо жишээ нь хэдүүлээ энийг сонгоё. Энийг сонгоё. Окей. Мозо бүгд төр би хэдэн өөрчлөлтүүд оруулсан байгаа. Тийм болгоно надаас энийг хадгалсан хувилбараар юм уу, эцэслэгдээгүй хувилбараар юм уу гэж асуугаад байна. Энэ бол надад тийм чухал биш байна. Би энэ хоёр дасгалыг сонгочлоо. Тэгээд хүүхдүүдтэй гэрийн даалгавар хийгээ явчихна. За, энэ ч би бүлгээ өгж болно. Бас тодорхой сурагчдад би өгж болно. Тэгээд цааш орно. За мэдээж гарчгаа өгөн тийм ээ. Homework 1. Эцсийн хугацаагаар та ингээд сонгоо явчихна. Цагаа ингээд сонгоо явчихна. Заавал энэ даалгаврыг гоёор хийгээрэй. За багшилтаа ойлгомжтой, маш ойлгомжтой гоё зааварчлаг нь би бол зөвхөн ингээд тайлбарлаа явчих тийм ээ. За одоо ингээд гэрийн даалгавраа илгээе. За одоо ингээд анги дотор маань энэ гэрийн даалгавар маань очсон байна. Хэрвээ та анги руугаа орох юм бол миний сая дөнгөж өгсөн гэрийн даалгавар маань энд гараад ирж байгаа шүү. За би гэрийн даалгавар дээр жоох хоорондоо нэг юм тайлбарламаар байна. Гэрийн даалгавартаа яаж үнэлгээ өгөх вэ гэдэг юм байна. Гэрийн даалгавар руу орлоо. Үнэлгээ өгөх дээр дарлаа. Тэнгүүд за энэ бол тийм сонирхолтой гэрийн даалгавар биш байна. За энэ чинь манай 7 дугаар ангийн А ангийн хүүхдүүд бол энэ байна. Энд би бичгийн үнэлгээ өөрөө бичээд өгч болно. За манай Илдико гэдэг хүн бол энэ дасгалыг хийсэн байна. Тэгээд зүгээр юм бичээг өргөцсөн болохоор би 50 оноо гэдээ өгсөн байна. За энэ үнэлгээг би өөрийнхөө компьютертаа татаж авъя гэх юм бол та энэ хэвлэх товчон дээр дараад өөртөө цаасан дээр хэвлээд авчих боломжтой шүү. За цуглуулгын даалгавар ярих юм бол энэ бол яг компьютер дээр байдаг тэгээд фолдертай адилхан. Та энэ цуглуулгын дотроо ангаар байлгаж болно. Таны таалагдсан юмар байлгаж болно. Та энэ дотроо дасгалын дэвтрүүдээ номнуудаа ингээд хадгалаа авчиж болно. Дасгалчийн энэ дотор нь орсон байна гэдэг ч юм уу тийм үү. За би одоо бол 7-гийн А анги одоо надад нэгдсэн байгаа. За би яаж хэрхэн шифнээр бүлэг үүсвэ гэдгийг харъя тийм ээ. Ногоон товчон дээр дарна. Тэгээ одоо ийм зонх гараад ирчихэж байгаа юм. За анги эсвэл дугуулсан. Ялгаа нь юу вэ гэхээр анги нь болохоор нэг сургуулийн нэг ангийн хүүхдүүд. За дугуулсан болохоор одоо жишээлх юм бол англи хэлний хичээлд өөрөөр ангийн хүүхдүүд орж ирж байгаа тийм үү. Эднэр бол дугууланд хамрагдах боломжтой. Гэхдээ зөвхөн ангид болохоор нэг ангийн хүүхдүүд л хамрагдах боломжтой. За мэдээж та анги 8 А. За бүлгийн тайлбар дээр та өөр юм бичиж болно. За сургууль 33 гэдэг ч юм уу. Аггүй бол та сургууль 33 энэчнээ бичээд өгчих боломжтой. За мэдээлэл тийм ч чухал биш. Тэгээд нэгдлийн дуусах хугацаа 22 гэдэг ч юм уу тийм үү. Тэгээд үүсгэнгүү танд бүлгийн ID гараад ирчихэж байгаа. За энэ ID-гаа та сурагчдаа өгж болно. Үгүй бол та бүлгийн гишүүд рүү оронгууд та өөрөө сурагчтайгаа ийшээ автоматар гараараа ингэж оруулж болох боломжтой. За жишээлх юм бол би энэ хүнийг оруулъя тийм ээ. Энэ миний их дуртай сурагч байгаа. За ингэ оруулчихъя. За ийшээ дахиад өөр нэг хүнийг оруулж үзье. За гэдэг ч юм уу. Энэ хүнийг би хасмаар авна гэх юм бол буцаад энэ суман дээр тарчна. За энэ хүнийг оруулъя гэвэл ингээд тарчна. За тэгээд өөр товчон дээр дарах шаардлагагүй. Ингээд манай бүлэг маань үүсчихэж байгаа шүү. За одоо болохоор хэдүүлээ Mozo Web дотроо AI-тай ашиглаж яаж дасгал үүсгэх талаар ярив.
За тиймээ би нэрлүүг орлоо. Мөнгөн заяа Ганбаатар нэрлүүгөө дарна. Тэнгүүд чинь дасгалын хуудас үүсэх гэдэг зэс байгаа. Ийш орж үзээ хэдүүлээ. Тэнгүүд нэг юм хөөрхөн юм magic wand энэ нэг шуу гараад ирчихэж байгаа. Энэхээ эхний сонголтыг буюу дасгал үүсгэгч шийдтэн рүү орно. Тэнгүүд нэг юм цонх гараад ирчихэж байгаа юм тийм ээ. За одоо та юу вэ гэж харж иж магадгүй. За манай AI-г болохоор мэдээж та AI-аар дасгал үүсгэхэд та мэдээж сэдвээ өгөх ёстой. Энд нэм хоёр өөр төрөл байгаа. Хичээлийн хөтөлбөр, сэдв. За ингээд хичээлийн хөтөлбөрийг сонгох юм бол цаанаас ингэж Moz Web дээр өгөгдсөн тийм хичээлийн хөтөлбөрүүд байгаа. Манай Монголын хичээлийн хөтөлбөр бол арай орж амжаагүй байгаа. Болохоор хэдүүлээ өнөөдөр сэдвээр явчих болно. За сэдвээ гэх юм бол та энэ нь ямар төрлийн хичээлээр өгмөр байна гэдгийг өөрөө сонгоо явчих болно. Тэрэн дотор хэдвэр анги их гэдгээ сонгож авч болно. Үгүй бол энэ та өөрийнхөө хувийн PDF-ийг энэ өгж болно. Бичлэг өгж болно. Энэ дасгалын хуудас өгж болно. Гэх мэтчлэн. За энэ нийтлүүд дотроо бол сурагчийг ашиглаж болно тийм үү? За одоо жишээ нь би өнөөдөр түүхийн номыг ашиглаж үзье. Түүхийн 6 дугаар ангийн ном. За тэрний түүхийг хаанаас мэддэг вэ гэдэг сэдвийг сонгоё. Тэгээд сонгочингууд ингээд AI маань одоо юунаас хаанаас асуултаа зохиохоо мэдчихээн. За энэ ч нэг юм 3 гэдэг нэг юм байна та. За энэ бол та асуултын тоогоо өгж болно. 5 асуулттай, 3 асуулттай. Надад одоо 3 асуулт явахтал хангалттай. За энэ дотор та асуултыг хүндрлийн төвшинг сонгож болно. За одоо энийг ингээ харах юм бол суурь тавих, ойлгох, хэрэгжүүлэх, шинжилгээ, синтез гэдээ байгаа. За энэ маань та нарын мэддэг Bloom-ийн таксономитой ойролцоо хүндрлийн төвшингүүд байгаа шүү. За 1, 2 болохоор ерөнхийдөө энгийн ойлголт. Одоо номон дээр хэмээг хэр зээжсэн байна, хэр ойлгосон байна гэдгийг шалгах тийм төвшин. За 3, 4 болохоор арай жоон хүндрээ те. Сурсан мэдлэгээ ашиглаж яаж асуудлыг шийдвэрлэх үү гэдэг дээр тулгуурсан тийм хүндрлийн төвшин байгаа. За давтах маань болохоор synthesis буюу голцоо энийг болохоор open-ended илүү тийм нээлттэй хариулттай асуултын төрөлд ашигладаг. Жишээлх юм бол эссе бичих гэх мэтчлэн. За хэдүүлээ энэ чинь AI-да тушаалаа бичээд өгчих боломжтой. За хэрвээ та AI-д за миний асуултыг ийм байдлаар зохиогоод өг гэдэг тийм тушаалуудаа бичээд өгчих болно. За хэдүүлээ дасгалын төрлийг харъя. Нэг удаагийн, олон удаагийн харгалзуулах энэ 5. За энэ сонгогдсон дасгалууд маань ерөнхийдөө ингэж хичээлийн дундуур айгүй хурдтай хүүхдүүдтэй газ өгөөд мэдлэгийн шалгачих тийм хурдан өгөх тест хэлбэрүүд байгаа. Хэрвээ та харах юм бол текст бөглөөг алдааг хайх, эссе дутууг үүсгэх гэдэг маань болохоор арай илүү урт хугацааны яг танхимын шалгалтын асуултын төрлүүд байгаа. За би бол одоо энэ чи өөрчлөлт оруулмааргүй байна. Тийм болохоор үүсгэж үзье тий. Ингээд нэг жоохон удаж 2 минут орчим бол болдог. За. Одоо ингээд түрүүний түүхийн 6 номын 2 дугаар бүлгээс AI маань ингээд юм 3 дасгал зохиочлоо. Миний өгсөн дасгалын төрлүүдээр тийм үү. За та энэ А, С гэдэг ингээд зөв хариултуудаа харж байна. За мэдээж AI бол хүн бол биш. Тийм болохоор утгын алдаа, дүрмийн алдаа гаргаж болно. Тэр бол та багшийн хувьд өөрөө тэрийг хянаж шалгаж явах ёстой. Хэрвээ танд энэ асуултууд таалагдахгүй байх юм бол та асуултаа бас засварлаж болно. Засварлахын тулд тэр хуудас харандаан дээр дараад явчих болно. За жишээ нь энийг ишээ би видео бичлэгийг зөв гэж хариу өгмөр байна гэвэл ингээд дараа авчна. За видео бичлэг гээд за одоо би энэ чинь нэмж юм уу гэл та тийм үү. За би энийг гоё өөр өнгөөр бичмээр ингээд гэх юм бол томор видео бичлэг. Энийг ингээд видео бичлэгээд хажуу насан ийм төрлийн байдлаар бичиж болно. Бас өөр математикийн номыг бас оруулчих болно. Тэр нь бол айгүй сонирхолтой. Одоо энэ нэг товчон дээр дарангууд доор чи илүү гоё юм
юм нэгдэж харагдана. Тэрэн дээрээ дарлаа, энэ чинь таг үж үчлээ. Дахиад орлоо, P sign, энэ чинь дахиад язгуур өгчий 2 гэдэг ч юм уу. За энэ болж байна. Гэт одоо энэ дасгалаа би хадгалах товчон дээр дарлаа. Тэгээд таны оруулсан өөрчлөлт чинь ингээ орчиж байгаа шүү. За хүүхдэд яаж харагдах вэ гэдгийг та бас харахыг хүсэж магадгүй. Тэгэх юм бол энэ нүдэн дээр тарчна. Окей. That's fine. Харчна. Тэгэнгүүт хүүхдэд одоо ингээд ямар ч зөв хариулт байхгүй юмнууд гараад ирчихэж байгаа. Би түрүүн саяны өөрчлөлтөд хадгалаагүй болохоор буцаад хэвэндээ орчлоо. Би одоо нэг юм өөрчлөлт оруулсан шүү. Харж байгаа харуул 1 2 3. За хадгалчих. За тэгээд доор нь хадгалахаас өмнө би танд энийг хэдийн юм тайлбарлаж өгмөр. За энэ асуултууд танд ингээд таалагдахгүй бай гэж бодъё тийм үү? Тэгэх юм бол та өөрийн шинэ дасгалаа энэ товчон дээр дараад хийх боломжтой. За медиасан сонгох юм бол та энэ асуултаа мозаик медиасан дотор байдаг зураг, бичлэг өөр юу байдгийг тэр бүх медиасангийн төрлүүдээс ороод асуултуудаа баялаг болж авчиж болно. Шинээр AI-гаар шинэ дасгалыг үүсгэж авчиж болно. За энэ өгсөн 3 дасгал дээр нэмээд дахиад би 2 асуулт зохио гэдэг ч юм уу тийм үү? За одоо ингээд асуултуудаа хадгалъя. За ингээд амжилттай хадгалагдчихжээ. За би энэ одоо асуултуудаа хаанаас харж болох юм бэ гэхлээр миний зүнх рүү орлоо. Гэрийн алгууч бишээ. Цуглуулга руу орлоо. Дасгалын уулзууд руу орлоо. Тэгээ яг энэ хэсэгт харагдаж байгаа энэ фолдернууд байна. Хамгийн сүүлийн фолдер дээр байгаа ягаад гэвэл би сая дөнгөж хийсэн болохоор үүсгэж байна руу орлоо. Түүхийг сурвалж ба судлал. За энэ дасгал маань 2-7 хоногийн турш энэ цуглуулга дотор байна. Тийм болохоор та өөрийнхөө ердийн цуглуулга руу шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхэд та энэ 3 цэгийг дарлаа. Цуглуулга руу шилжүүлэхийг сонголоо. Тэгээд ийш орлоо. Цуглуулгаа сонголоо, шилжүүлэх. Тэгэнгүүт таны энэ цуглуулга дотор миний сая дөнгөж хийсэн AI асуултууд энэ дотор байгаа шүү. За хэдүүлээ шинэ функцүүдийг ярьсан, яаж бүлэг үүсгэхийг ярьсан, яаж AI ашиглаж дасгалын ууз үүсгэхийг ярьсан. За одоо манай вебинар бол дуусах төгсөж байна. Хэдүүлээ яаж тусламж хүсэх, яаж санал хүсэлт явуулах талаар ярилцсан тийм үү? Тэгэхдээ хэдүүлээ дахиад Mozo Web дотор руу оръё. За. Тэгэнгүүт чи яг миний хажууд чинь тусламж гэдэг зэс байгаа. Энэ зэс рүү ороод та сонирхсан асуултын холбогдолтой юмыг эндээс өөрөө хайж уншиж болно. Хэрвээ тэр асуулт чинь энэ чинь байхгүй байвал тусламж хүсэх зэс рүү орлоо. Энд та жишээлх юм бол би энийг хайгаад олохгүй байна. Энэ юу юм бэ гэдэг асуултууд байж болно. Тэгэх юм бол та энэ чинь мессеж өгнө. Гэдэг ч юм уу. Тэгэхэд илгэн. Бидэнд бол тэгэх юм бол бид нэр эргээд танд тусламжийг хариултыг бол өгнө. За буцаад оръё. Хэрвээ ямар нэгэн байдлаар таны Mozo Web, Mozo Book чинь гацаад ах юм бол та санал хүсэлтэд бидэнд илгээж болно. Mozo Web дотор. Mozo Web алдаатай байна. Нийтлэл алдаатай байна. Видео алдаатай гэдэг та өөрөө сонгоод явчихна. За энэ чи та шалтгаанаа тайлбарлахдаа илүү тийм жоохон дэлгэрэнгүй байхыг хичээгээрэй. Жишээлх юм бол би ингээд дасгалын дэвтрээ хийж яхад миний үзэг ажиллагаа болцсон байсан. Тэгээд үзгэн дээрээ дарах гэсэн чинь энэ софтвер гацчлаа гэдэг ч юм уу. Тийм байдлаар дэлгэрэнгүй шалтгаанаа тайлбарлаад энэ ч бичээд энэ ч та тэр яг асуудлынхаа зургийг энэ ч оруулж өгөх ёстой шүү. Тэгээд илгэнэ. За өөр нэг бас чухал юм нь Mozo Book дотроос яаж тусламж авахыг харуулъя тийм ээ.
За ингээд бүх 3 дээрөө бүх янз бүрийн медиасан дотор нэг юм асуултын тэмдэг байгаа. Ийшээ дарангууд бүх голцоо дандаа тусламж хэсэг рүү ордог. За энэ тусламж хэсэг рүү ороод getting started гэдэг дарах юм бол танд Moza Book getting started гэдэг юм ном гарч ирж байгаа шүү. Та энийг 60 удаа ном. Энийг сайхан өөрөө гэртээ уншаад судлаад Moza Book дээрээ сайжраарай. Би бас өөр нэг юм харуулмаар байсан. Тэрийг таг мартчих байж байгаа. 1 минут. За одоо ингээд зэс рүүгээ орлоо. Хамгийн доор мэдээлэл гэж хэсэг байгаа. Тэр дотор бид танд туслах уу гэдээ байгаа. Энэ дээр дарангууд хэдүүлгийнхаа түрүүний харсан тусламжийн цэг байна. Тэрний доор хэрэглээний гарын авлага гэж байгаа. Дараа хэдүүлээ. Энэ доторт Moza Book, Moza Web-ыг яаж ашиглах уу гэд анхны алхмууд энэ ч байгаа. Түрүүний сайт дөнгөж үзсэн Moza Book дээр яаж ажиллах уу гэдэг гарын авлагч энэ дотор байгаа шүү. За Moza Book дээр яаж тусламж хүсэх үү гэхлээр энэ settings руу энэ яг зурган дээр оруулсан нэг дээр дарж байгаа шиг дарыг хэдүүлэн дарангууд санал хүсэлтийн цонх байгаа. Тэгээд санал хүсэлтийн цонхон дээр яг адилхан түрүүнийхтэй за миний энэ ингээд Moza Book гацчлаа би ийм хийжсэн маа гэдэг шалтгаанаа тайлбарлаад энэ чинь та яаж энэ чинь та тэр асуудлынхаа зургийг заавал оруулах ёстой шүү. Тэгвэл бидэнд ингэж энэ асуудлыг шийдвэрлэх илүү амар болж өгдөг. За би одоо дэлгэцээ агшинг авмаар байна гэж бодъё л доо. Тэгвэл энэ камерны зурган дээр тарчин. Дурын сонголтыг сонгоё. Би одоо энэ хэсгийг авчих. За энэ бол тийм гоё сонирхолтой бол биш байна. За ядч гэсэн энэ мангаа тийм зураг гараад ирж байгаа. Энийг ийшээ чирж авчирлаа. Тэгээд энэ 3 сонголтыг та битгий хүрээрээ яг энэ байдлаар нь орхиод хэмжээнд нь илгээн шүү заяа. Тэгээд бидэнтэй холбогдож болно. За би та нарт Mosaic платформуудыг тэмээ танилцуулмаар байна. Манай Mosaic Education Монголд ажиллаж байгаа. За хэдүүлээ Facebook-ээр орж харъя. За манай Монголын Mosaic Education Монгол гэдэг Facebook page байгаа. За энэ page-д бол Mosaic-тай холбогдолтой, Монгол багш нарт холбогдолтой мэдээллүүдийг оруулж өгдөг байгаа шүү. За Mosaic Education-ыг өөрсдийнх нь Facebook page руу орё хэдүүлээ. Тэнгүүд Mosaic Education гэдэг. Тэгээд яг Mosaic-тай холбоотой боловсролын шинэ контент, шинэ ивент ментор тэр болгоныг та энэ пэйжээс авах боломжтой. Тэгээд бид нарыг дагаарай гэж хүсэж байна. За YouTube дээр болохоор танд гэртээ үзэж болох хэдэн Монгол плейлистүүдийг харуулмаар байна. Тэгэхэд та Mosaic Education гэж хайлаа. Энд гараад ирчихэж байна. Тэгээ энэ бол манай Mosaic Education-ийн YouTube суваг байгаа. Тэгээд энэ вебинарын бичлэг энэ суваг дээр тавигдана шүү. За энэ плейлист руу орлоо. Mosaic-ийн танилцуулах хичээлүүд 1-5. Moza Book-ийн танилцуулах хичээлүүд. За энэ бол 33 минутын бичлэг байна. Тэгээ энэ бичлэгүүдийг үзэх юм бол та айгүй олон зүйлийг сурч авах боломжтой. Дараа нь Mosaic Монгол хичээлүүд гээд нийтдээ 15 бичлэг байна уу. Тэгээ энэ болгоныг ингэж гэртээ сонирхож сурах боломжтой байгаа шүү. За та энэ тэгээд хэдүүлээ одоо асуулт хариултын хэсэг рүү оръё. За надад анхаарлаа хандуулсанд их баяртай байна. Бас өнөөдөр вебинарт та бүхнийг ингэж голлоо оролцсон их баяртай байна. За танд асуулт байх юм бол биднээс асуугаарай гэж хүсэж байна.